Гарааны бизнесийг дэмжигч Real Properties Улаанбаатар компани. Сэмэцгэн их хүндэт үзэгчтэй мөн бизнес радио 98.9-ийн сонсогчдоо ингээ гарааны бизнес нэвтрүүлгийн 23 дахь дугаар мөн адил 422 дээр ихэлсэн шиг газраас байршлаас эхэлж байна. Студид манай шинэ студид гэж хэлчихээ тийм ээ. Око байна. Мөн идрээ. Тэгээ өнөөдөр манай зочноор цогт. Тэр яг бас өнөөдөр энэ байгаа газартай холбоотой байдлаар цогттой анх танилцж байсан. Тэгээ цогтын компани тухай ярилцвал хэрвээ та бүхэн гайхчихвал өмнөх дугаар дээр энийг ярьсан байгаа. Гарааны бизнес нэвтрүүлэг маань Синий телевиз бизнес радио 98.9 Startup Mongolia. Тэгээ Startup Mongolia маань саяхнаас IT парк гэдэг энэ одоо өргөө хоёрын хажууд байдаг энэ Монголын мэдээллийн технологийн үндэсний парктай хамтарч ажиллаж ирсэн байгаа. Тэгээд үүнийхээ хүрээнд бид нэг Startup Weekend гэдэг энэ нэвтрүүлгийг энэ програмыг явуулдаг. Тэгээ энэ хойно байгаа залуучууд маань өнөөдөр 54 цагийн дотор бизнесээ эхлүүлэх гэж үзэж байгаа хүмүүс байна. Ингээд энэхүү нэвтрүүл арга хэмжээ маань 3 дахь удаа гэх байгаа тийм 10 дахь удаа гэх үү? Startup Weekend Mongolia 10 инч. За миний хувьд бол анх удаа тийм учраас би андуурж байгаа шүү. Тэгээд манай цогтоо маань энэ програмаар дамжаад өөрхөн компаниг байгуулад байсан. Удаагийнхд орж ирсэн гэж санаж байна. За 2 дахь юм уу 3 дахь нэлээд эртнийхд орж ирсэн. Одоо 2 жилийн өмнө орж ирсэн шүү. Тэгээд цогтоо маань Promotion Craft гэдэг компани байгуулсан. Тэгэхэд ер нь тийм дизайнтай холбоотой ямар нэгэн тийм фриланс дизайнеруудад зориулсан тийм вебсайт үйлчилгээд ер нь бол дизайнеруудын нэгтгэх ч юм уу тийм санаа ярьж ирсэн. Тийм тэгэхдээ тэр санаагаа жоохон өөрчлөөд ер нь бол дижитал медиа агентлаг үүсгэн байгуулад яг тиймэрхүү үйлчлэгээ явуулдаг компани байгуулсан. Одоо 2 жил 3 гэхэр чинь одоо хэр удаж байгаа вэ? Бизнес эхлээд 2 жил гарсан болж байна. 2 жил гарсан болж байна. За тэгээд хэрвээ мэдгүй бол одоо Promotion Craft-аар үйлчлэгч чинь нилээд ингэ компаниуд байдаг тийм ээ. Тий. Байна. Дурдвал яг хөө анхны том компаниудаас яг том газруудаас гэх юм бол худалдаа авах ажиллагааны газар байна. Дараа нь статистикийн хороо, сая тэгээд хүчирхийллийн эсрэг үндэсний төв хэмжлэн ер нь бол зөндөл газрууд байна л да. Яг хөө зүгээр том гэдгээс нь зурдах юм бол тиймэрхүү юм. Засгийн газрууд л сүүл орж байна. Ялангуяа манай нөгөө инфографик гэдэг үйлчлэгээ маань одоо за хоёр нэр томьёо гараад ирлээ. Тэр хоёрыг нэхлээ тайлбарч. Нэгт нь болохоор фриланс байдлаар анх санаа чинь тийм байдлаар гарч. Фриланс гэж юу гэсэн үг вэ? Фриланс гэдэг маань одоо хувь хүн компани биш, хувь хүн өөрөө одоо компани байдлаар гэх юм уу та яг одоо үйл ажиллагаа явуулдаг, үйлчлэгээ үзүүлдэг хүний хэлсэн юм. Хуваараа төслөөр хөслөдөг. Одоо манайхаар болохоор нөгөө халтуурын ажил гэж ярьдаг зөв. Ер нь мөн үү? Цагийн ажил халтуур гэдэг чинь бас одоо муухай утгаар бол халтуурдаа хайцсан юм шиг. Гэхдээ тийм бол биш илүү яхаа адилхан хариуцлага хүлээн бас адилхан татвараа төлдөг ч юм уу те. Яг тийм хүний хэлж байгаа. Тэгээд зөвхөн хуваараа ажилладаг ганцаараа те. За хоёр дахь нэр томьёо сая юу гэлээ юу тийм орчих. Infographic yes. Infographic гэж үгс байлаа. Сүүлийн үед нэлээд ашиглаж байгаа. Тэгээ компаниуд янз янзын чиглэлээр ямар нэгэн нэр томьёолол статистикийн тоог харуулах нэг арга ба тайлбарч өгч infographic. Infographic, info буюу мэдээлэл, график буюу дүрс гэсэн үг тийм. Тэгээд альва мэдээллийг дүрстэй, сонирхолтой байдлаар дээрээс нь маш ойлгомжтой байдлаар нийтэд хүргэхийг л infographic гэдэг. Зурагтай мэдээллийн тийм. Зурагт манайхаа бол дүрст мэдээлэл гэж орчуулад байгаа. Тийм. Одоо хамгийн сүүлд хийсэн infographic-ийн зориулж хийсэн байна. Юуны тухай infographic вэ? За хамгийн сүүлчийнх гэвэл одоо юуных вэ? Статистикийн хорооны нийгмийн үзүүлэлтийн төвөр судалгаа гэж гарсан хийсэн. Тэр судалгаануудыг одоо статистикийн хороонтой биднээс консалтинг хийгээд давхар хүмүүсийн жоохон сургах байдлаар тэгээд дээрэс нь бас давхар хагас инфографикуудыг манайх хийсэн байгаа. Янз бүрийн нийгмийн үзүүлэлтүүд одоо юу гэдэг жирэмсэн сэргийлэх арга хэрэгсэл ч юм уу одоо хүүс төрөлт их нэлгас мэлгэстэй холбоотой инфографик одоо судалгааны үзүүлэлтийг хүмүүс сонирхолтой ойлгомжтой байдлаар үзүүлсэн. За илээ жоох ухрал та. Startup Weekend-д тухайд ингээ ороо байж явах чинь цагт юу хийдэг хүн байсан юм бэ? Тэ? Тийм. График дизайнер сургууль сурч байсан лөө. Тий. Би чи 12 онд хүрээд сургуулийг мультимедиа чиглэлээр төгссөн. Тийм. Тэгэл сурж байхдаа бас ажиллаж байсан. Тэгээд сургуулаа төгсөөд бас бус газруудад хальт ажиллаж байсан. Тэгээд entrepreneur гэдэг хүн бол яг өөрийнхөө бизнесийг эхлүүлээгээд
эрсдэл хийгээд тодорхой алхам хийсэн байгаа хүн болгоныг янз бүр юм уу гэж хэлэх байна. Их нэртэй манай их нэртэй ч бас нэг сургуулийнх. Тэгээд ер нь бол их нэртэйгээл энэ санаа ихлүүлсэн л да. Инфографикаар ер нь дагнах хэрэгтэй юм байна. Видео инфографик хийх хэрэгтэй юм байна. Энэ юм хэрэгтэй юм байна гэх. Тэр яг Star Weekend оролцож явах техникээр болоог байсан шүү дээ тийм үү? Арай болоог байсан. Тэр үед анх танилцчихсан уу эсвэл өмнө танилцсан байсан? Танилцсан байсан. Тэгээ хоёулаа оролцъё гэж шийдээ. Тий, бид хоёр оролцсон. Танай эхнэр хаана төгсөн, хаана яасан? Тий, яг адилхан надтай нэг сургууль, хүрээдээ сургуулийг програм хангамжийн чиглэлээр төгссөн. Гэхдээ надаас 2 жилийн өмнө төгссөн л доо. Тий, их хүнтэй байсан. Тий, надаас 2 ихтэй хамт бизнес хийж байгаа одоо тий. Тэгээд анхнаасаа санаа бит хоёр хамт гаргаж ирсэн. Ер нь бол гэхдээ анх бол инфографик гэдэг юм чинь золоо надад. Манай ихнэр надад хэлсэн байхгүй юу. Тэр бид тэр үеэс хойш мэдчихсэн. Нэг асуулт байна. Ихнэр чинь тэгээд санаагаа төрүүлж гаргасныхаа төлөө чамаас арай илүү хувь эзэмшиж байгаа юу? Тиймэрхүү юм байдаг уу? Үгүй л дээ. Уг нь бол тийм байдаг тийм бизнес. Тэгээ тийм байх баг. Гэхдээ бид хоёр ч уг саныг тааштай. Тэгэхээр түрүү ярьж ирсэн юм ээ. Нөгөө өөр хинч үлээ тийм ээ. Эхнэртэйгээ бизнес хийх. Нөгөө гарааны бизнес гэдэг. Түрүү манай дөрвжин зочин Баццэг ярьж байсан. Ер нь үүсгэн байгуулагчтай байна гэдэг айгүй хүндрэлүүд олон байдаг. Хэцүүдлүүд олон байдаг. Тэрэн дотроо бүр хоримлсон үнэтэйгээ тийм ээ эхнэртэйгээ юм нөхөртэйгээ бизнес эрхлэх бүр хэцүү байх тийм. Тэгээ ер нь бүх хүмүүс тэгж яриад байдаг л да. Одоо ер нь эхнэртэйгээ ч юм уу эхлэр нөхөртэйгээ ч юм уу хамт бизнес хийх амар хэцүү. Нэг ажлын байрнаа гэдэг бол байж басгүй ч бол байнгын одоо юу гэдэг бүх 24 цаг нүрийн хараастай байна гэдэг бол үнэхээр аимшигтай гэдэг. Надад бол тийм биш санагдтыг зүгээр. Одоо эргээд харахад бол надад бол илүү давуу талтай байсан. Яагаад тэгэхээр одоо юу гэдэг амар хэцүү үе тохиолдоход үргэлж миний арт тал байж чадж байгаа байхгүй гол нь. Тэгээд байнга санаа оноогоо хуваалцаж чадсан. Зүгээр л тэнцээ нэг харилцааны л асуудал байгаа шүү дээ. Тий. Тэгээд тухайн үед хоёр бизнесийн нэг нь санаагаа танилцуулсан. Баг бүрдүүлсэн. Тий. Тэгээд 48 цагийн дотор ер нь компани бүрдсэн гэж болох уу? Эсвэл яг болоогүй л үү? Юу яг Startup Weekend дууссан дараа шууд компани болоогүй л дээ. Тэр хооронд бид зөндөө бид хоёр чинь зөндөө явж юм ярьсан, юм судалсан, харсан. Тэгээд за тэгээ нэг 2-3 сарын дараа байна уу да тэгээд шууд шийдвэртэй хүрсэн баг. Компани ерөөсөө байгуулъя. За бага бүрдүүлье. Багтаа хин хэнийг яах вэ хүний судалгахдаа тэгээ юу судлав? Компани байгуулахаас өмнө. Компани байгуулахаас өмнө яг анх тэр үед чинь их л амархан санагчлаа л да. Нэг компани чинь ер нь их амархан шүү дээ. Нэг л зүгээр л өөрсдөө үзүүлэл онд мөнгө аван тийм бодож ирсэн. Тэгээд яг ерөөхдөө инфографик гэж юу нь юу юм? Яаж хийх юм? Манайх ер нь яг ямар үйлчлэгээ үзүүлэх юм? За өөр үйлчлэгээ ер нь нэмэх юм уу, яах юм уу гэл тэгээд ер нь зах зээл хэр байгаа бол үйлчлүүлэгч хэр байгаа бол гэл. Тэгэл яг бас бус айдас эрсдлүүд байсан ч гэсэн бас зоригтой дээрээс орчсон доо. Тэгэл нэг жижигхэн өрөө хөсtöөл хамгийн түрүүнд ер нь бол офис хаанаас болох вэ гэж шууд асуудал босч ирсэн. Тэгэл офис зөндөө хайсан бараг 7 хоног хайсан баг. Тэгэл тухайн үед нэг жижигхэн өрөө хүнсний төр дээр нэг 320 мянга байлуу да сарын. Мөнгө хаанаас офис мөнгө хаанаас? Хойсоо. Ерөөсөө хойсоо. Тэр үед хоёр өөр цаана ажилтаа байсан юм аа хоёлаа. Үгүй ажилтгүй байсан. Ажлаасаа гарсан байсан. Ажлаасаа гарчихсан. Ер нь бол ажилтаа байсан гэхдээ ажлаасаа гарсан. Тэр үед бизнес эхлэе гэсэн шийдвэрээр ажлаасаа гарсан байсан уу эсвэл зүгээр яг тэгж таарсан юм болов? Ажлаасаа ер нь бол тэгээ таарсан доо айл бүх юм л ер нь давцчих шиг байсан яг тийм. Ажлаасаас гарсан дээр юм байна гэсэн тэгээ бизнесээс хий гэсэн тэгээ өөрөө тэгээд маркет гэдэг үг нээлээ. Тэгэхээр танах яг ямар маркет дээр ажилладаг компани вэ? Зөв. Ер нь бол манайх дижитал медиа маркет дээр л гэж хэлээ да одоо. Юу гэдгийг. За нэр томьёо гараад ирчих шиг байна. Дижитал медиа маркет. Гурав үг байна. Тайлбарч өгөх. За дижитал буюу тоон систем гэсэн үг тийм. Тоон систем буюу одоо энэ техник технологи компьютер гэсэн үг. Компьютер энэ дээр хийгдэж байгаа бүх төрлийн медиа гэсэн үг. За медиа гэдэг нь өөрөө одоо аяг их олон утгатай байх л та. Одоо альва мэдээлэл ч юм уу контент те бас нэг шинэ үг хэлж та. Одоо шинэ бизнестэй болоод мөнгөтэй болцсон хойно бол тэгж хэлэх хаалгүй. Тухайн хүний бизнес амжилтанд хүрсэн ч хүрээгүй ч тэр замд нэгэнт орсон л бол анхаарал гэж. Гарааны бизнесийг дэмжигч Real Properties Улаанбаатар компани.
Манай нэвтрүүлгийн нэг хэцүү юм нь болохоор нэг шинийг асар их мэргэжлийн гадаад нэр томьёо хэрэглэгддэг байгаа тийм. Тэр болгоныг бид нар ингээд орцогч нараас сураад явдаг. Зөв. Тэр бас нэг яг хэлмээр байна. Бид нас албаар хэрэгжилж байгаа юм шиг. Ерөөсөө салбарын үг гэлгүй яа харахгүй байна. Өнөөдөр гадуур яваад маркетинг та ярьсан бол digital media marketing гэдэг үг байнга ашигладаг, content гэдэг үг байнга ашигладаг, SEO гэдэг үг байнга ашигладаг. Бид ингээд хэрэгэлдэг болохоор хэрэгжилж байгаа шүү. Тэгээс маягтай дээр хэрэгжилж байгаа юм шүү. Яа харахгүй хэрэглэхээр бол тэнгууд Монгол үгээ оронд нь хэрэглэхээр ер нь бол олдос байхтай айгүй хэцүү байдаг. Тэгэл угаасаа бас тэр асуудал тулгардаг л та одоо жишээлбэл за бид нэр одоо ямар бизнес хийдэг вэ гэж хүмүүс асуухлаар юу гэх юм бэ гэх тээ. Шууд тэгэл асуулт Монгол үг байна уу гэхээр байхгүй. Тэгэл яалтчгүй нөгөө үгээ хүмүүстэй тайлбарлах болно. Бүхэл бүтмаар хичээл заах хэмжээний хэрэгсээ гарсан. Түрүүнийг юмсэн шүү дээ. Бид хоёр тэгээ за ингээ бизнес хий гэж шийдээд тэгээд Startup Weekend-ийн дараа 2-7 хоног ингээ бодоо судалгаа хийгээд багаа бүрдүүлье гэж хэлсэн. Тий. Багаа бүрдүүлнэ хэр чухал юм. Баг та хэдийн хувьд одоо тухайд хэдэн хүний баг бүрдүүлсэн, юу анзаарч ирсэн, хайж ирсэн те баг. Тийм яг хөө эхлээд энэ ч нөгөө ямар үйлчлэг үзүүлэх гэж байгаа вэ? Энийг яаж хийдэг вэ? Хин хийх ёстой вэ? Хэдэн хүн хэрэгтэй вэ гэдгээсээ л эхэлж байгаа юм л да. Тэгээд за бид нар хамгийн минимум да ямар хүчин чадалтай, ямар хүнтэй байх ёстой вэ гэдгээ хайгаад хэдэр гисэн бэ тэгээд. Тэгэл эхлээд би ямар ч хэлсэн бас ангийнхаа нэг залууг дуудаад тэр дөрүүлээ. Биш ээ, гуруулаа тий. Гуруулаа эхлэв. Тэгэл дараа нь өөр хүмүүс байвал бас нэмээд шаардлага гарах үед хүмүүсээ нэмж хасаад тиймэрхүү байштай байсан л да. Тийм. Мөнгө. За мөнгө бас сонио. Одоо ер нь бол тэр үед нөгөө түрээс 320 мянга ярьжсэн ш. Тэрийг бол бас арай ядарч төлдөг байсан л да. Яг зарим үед ч мөнгө олдохгүй ямар ч захиалга байхгүй. Инфографик гэж нөгөө хэрэглэгч нар маань юу ч мэдэхгүй байгаад. Тэгээд бид нэр заримдаа зүгээр нэг брошюр яаж ирсэн юм уу? Тэгэхгүй жижигхэн дизайны асуудыг аваад хийчих тохиолдол зөндөө гарч ирсэн. Аргагүй ихэнцтэй тий. Тэгээд тэр байдлаасаа болоод яг хөө тэгээд чадын ядан төлөөл явж исэн. Тэгээд бас тэр үе чинь бас тоног төхөөрөмж гэхэд нэг ноутбук л байсан. 2 ноутбуктэй байсан. Тэнгууд дахиад тоног төхөөрөмж гэртээ болсон. Лизингээр анхныхаа нэг том одоо юу гэдэг тэр үеийн хамгийн хүчрхэг компьютерыг авахулж чадлаа. Тий. Бага бүх нөөц олцоогоо шахсан байж тээ. Бүх нөөц олцоогоо шахаад гэр бүл маань бас айгүй дэмжсэн л тээ бас. Таллаасаа тэгэл байгуулаад явсан. Би өөрөөс ч бас борлуулалтын талаар нэлээд сайн асуулт асууя гэж бодод байна л да. Стартап гарааны бизнесүүдэд маань борлуулалтад зарцуулдаг хугацаа гэдэг юм айгүй ойлгомжгүй байдаг. Тэгэхээр танай компани төрийн байгууллагуудтай харьцдаг, маркетингийн албуудтай ч юм уу харьцдаг бах тий. Тэгэхээр борлуулалт ер нь хэдээс хэдэн 7 хоногтой ингэж яваад байна. Гэрээнүүд хэр их хугацаа авч зурагдаж байна. Тийм. За яг одоогийн нөхцөл байдалд бол борлуулалт бол одоо юу гэх юм сардаа бид нэр тогтсон цалин зардалтай. Тэгээ энэ юу нь бол хэцүү л дээ. Яг сардаа бид нар багтааж одоо тодорхой хэмжээний захиалгуудыг заавал авах хэрэгтэй, мөнгө олох хэрэгтэй, орлого олох хэрэгтэй. Тэгэл тэрнийхээ үүднээс зүтгэл явчихна л да. Гэхдээ яг бид нар юу гэх юм нэг клиентийн үзүүр атгсан байхад араас нь цувраад зөндөө олон одоо хэрэглэгч нар, үйлчлүүлэгч нар зөндөө олон байдаг гэдгийг мэдсэн. Тэгэхээр хамгийн үнэтэй зүйл бол хэрэглэгчийн итгэл. Ерөөсөө нэг хэрэглэгчийн итгэлийг алдахгүй байхад бол бас олон араасаа дагдаг хэрэглэгч нар байгаа. Яг би бүр за би түрүүнийхээ асуултыг арай жоохон лавшруулж асуумаар байна л да. Жишээ нь танах хүчирхийллийн эсрэг төвтэй ажиллаж байгаа. Төрийн байгууллагатай ажиллахад нэг захиалган дээрээ гэрээ байгуулад гар үсийг зурах хугацаа ер нь хэр зарцуулагдаад байна? Хувийн байгууллагт ямар байна энэ? Хувийн байгууллагад харьцангуй хурдан л да. Том засгийн газрын байгууллага, олон улсын байгууллага ч юм уу ер нь бол удаан талтай. Гэтэ бас янз янз байна л да. Ялангуяа ихтэй засгийн газрын байгууллага. Жишээ нэг тоо хэлээч. За засгийн газартай гэрээ байгуулахад ер нь бол 7 хоног 14 хоног болж биднэ. Удаан л 14 хоног гэдэг чинь сарын тал явчихж байгаа. Айгу хэцүү байдал орж байгаа. Одоо за бас хамгийн хэцүү юм нь сая жишээ нь наадан боллоо. Наадмаар гингууд бүгд амарчна. Наадмын өмнө жишээлбэл одоо тэр үеийг болоод яг анзаарах хэрэгтэй юм байл л дээ. Наадмын өмнө янз янзын захиалга ажил яриад ингэсэн бол наадмын хооронд юу ч болохгүй угаасаа. Гэрээс байгуулагдахгүй. Тэгээ дараа нь наадмын дараа чинь дарга нар нь бас амраа явчихдаг үстэй тийм. Гар үсэг зурдаг юм амраа явчихсан учраас 100 бол ерөөсөө л ингээл спейс байхгүй болчихно. Яг ялангуяа төрийн байгууллагуудын хувьд бол тийм байлээ. Хувийн байгууллагууд ер нь 7 хоногийн дотор захиалга авсан бол гэрээ зурчаад байна уу тийм. Тэг нь хувийн байгууллагууд бол 7 хоногийн дотроо. Тийм тэгээд бас тэр хувийн байгууллагын одоо ямар байх гэдгээс янз янз байгаа л та.
Тэгэхээр энэ процесс яаж харагдах вэ? Хувийн байгууллагч юу төрийн байгууллагатай ер нь харьцаад төсөв бичих үү? Презентац очиж хийх үү? Ер нь хэд удаагийн уулзалт болдог бол те ажлаа очиж эхлээд эхний хөтөлбөр үзүүлэх юм уу? Ер нь ямар процесс болдог вэ? Хувийн байгууллагатай бол яг эхлээд мэдээж үйлчлэгээ танилцуулна. Тэгээд үйлчлэгийг маш сайн тайлбарлана. Тэгээд үйлчлэгийнхээ процесс нь яаж явагдгийг, тэгээд ямар үн өртөгтэй явах юм бэ? Гэхдээ бид нар үн өртгөө хэлэхээс өмнө эхлээд нөгөө хэрэглэгч яг юу хүсэж байгаа? Яг юу хэрэгтэй байгаа гэдгийг тодорхойлж судалдаг. Тэгэхээр энэ хэдэн утасны дуудлагууд болоод байна уу? Эсвэл очиж цаг авч уулзаад байна уу? Одоо яг эхлээд утасны дуудлага болно, ганц хоёр болно тий. Тэгээд уулзалтаа заавал тавлна. Эхлээд уулзаж бүх юм ярина. Тэгээд дараа нь тэгээд эхний уулзалтан дээр шууд шийдэгддэг юм бол бараг цөөхөндөө. Тэгээд дараа нь хоёр дахь уулзалтан дээрээс гэрээ байгуулагдчих гэсэн баг. Хувийн компанитай ярьж эхлэхэд бол таньдаг хүн чухал уу? Хувийн компанитай танил бас чухал яг уу юу гэдгийг тэр танил гэдэг нь бас л нөгөө манай үйлчлэгийг авч байсан. Эсвэл юу гэдэг манай үйлчлэгийг сайн мэддэг хүн байвал тэгэл болчих. Тэгэхээр борлуулалтын менежер ч юм уу, одоо бизнес хөгжлийн менежер ч юм уу нэг гол хүмүүстэй нэг ажиллаад өгөх хэрэгтэй байдаг шүү дээ. Тэгэхээр танах хувийн байгууллага төр ч юм уу очоод явхад яг хинтээ илүү энэ 8 хэд юм бэ? Манайхаас хинтээ хин явдаг юм бэ гэж юу? Нөгөө талдаа гол хүмүүс нь хин юм бэ тий. Хувийн байгууллага талаасаа бол маркетингийн менежерүүд ер нь бол байдаг. Тэгээд гэхдээ зарим жижиг байгууллагууд бол захирлан ч гэсэн тэгэл өөрөө ажилладаг. Тэгэл янз янзын чачаатны хүмүүс байдаг төө. Янз янзын хэрэгцээ хин тэнд байгаа. Гол хүнийг олж уулзна гэдэг бас хэцүү байх л та тий. Гэхдээ ихэвчлэн ер нь гэхдээ одоо хараад хахад ихэвчлэн гол хүмүүс нь өөртөө олоод ирж байгаа юм л та. Олж ирдэг болсон. Одоо ихтэй яг манай захиалга ихэнх нь яг одоо клиентээс клиент хоорондын амаар ороод ирчихэж байгаа. Бид нар бол одоо маркетингда тийм их зардал бас гаргаагүй ингээд тийм их маркетинг бүүм хийж цацаагүй. Тэгсэн хэдий ч бас одооныхоо хэрэгцээнд нэг хангалттай байж лээ гэсэн. 300 хэдэн мянган төгрөгийн түрээсэнд анхны зардал чинь тэгээ 3 залуучууд нийлээд бизнес эхлэе гэж явж байсан. Эхний захиалга орж иртэл хэр утсан бэ? Эхний захиалга хэдэн төгрөгийн захиалга байсан бэ санаж байна? За эхний захиалга чинь дизайн дээр ажилласан. Тий. Захиалга орж иртэл бас удсан л да хэдэн сарлаа болсон. 2-3 сар болсон. 2-3 сар болсон. Тэгээд нэг жижиг ажил орж ирсэн багтаа миний бодлоо. Нэг лого орж ирлээ дээ. Тэгээ. Лого ч юм уу нэг брошюрны ажлууд орж ирж ирсэн. Тэгээ ер нь түрүү ярьлаа штэ. Одоо болохоор 3 үнэтэй гэсэн юм аа хэдэн үнэтэй вэ? Одоо болохоор манайх чинь 7-8 болоо. 7-8 үнэтэй. Гэтэ өмнөх жилүүдэд бас гайг байсан юм. Одоо энэ дэлхийд тулгымсан асуудлыг одоо шийдэхин тулд одоо энэ хүмүүс одоо санаа гаргадаг, тэрээр хэрэгжүүлдэг, тэрийг одоо бүтээ гэж боддог. Тэднээс бол инноваторууд одоо шинэлэг санаа бүтээгчдэх үү. Өмнөх жилүүдэд ихтэй хэцүү юмуд байсан. Одоо цалин байлан заримдаа хоцрон нөгөө нэг түрээс чинь бас хоцрон ч гэдэг юм а тийм нөгөө нэг захиалгаас шууд хамааралтай. Яа тэгэхээр бид нар чи ямар хөрөнгө оруулалт авч эхлэегүй. Юу ч хөө тэгээс эхэлсэн. Ямар нэгэн тийм эргэлтийн хөрөнгө гэж байхгүй. Тэр л яг очиж. Одоо ч гэсэн хөрөнгө оруулалт аваагүй байгаа. Одоо ч хөрөнгө оруулалт аваагүй. Өөрсдийнхөө сэтгэл яваад. Тэгэхээр зүтгэсээр байгаа л ямар ч байсан 7 хүний ажлын байр үүсгэсэн үү те? Тийм ямар ч байсан 7 хүний ажлын байртай. Өөрсдөө ингэ цалинжаа явж байгаа. Миний бодлоор бол энэ мундаг амжилт гэж бодож байна. Тэгээд инфографик гэдэг зүйлийг хэрэглэгч нар одоо л ойлгож эхэлж байгаа гэж би бодоод байгаа. Инфографик юу н Монголд хизээнээс эхэлж орж ирээд яаж хөгжиж байна? Одоо дараагийн үе шат юу байна? Анх 2 жилийн өмнө бид нэр инфографик гэдээ ярьж байхад ерөөсөө сураг Монголд юу байгаад харж байгаагүй. Яг хөө дөнгөж яг инфографик гэж нэг хальт мэлт яриа сонсогч ирсэн. Хойм сэтгүүлээр байдаг шүү дээ инфографик гэдэг. Баян гардаг болсон. Одоо сүүлийн үеэр хаасаг гардаг болчихсон. Тийм одоо сүүлийн яг нөгөө нэг хүмүүс нэгтлэр яг буруу ойлгоод байна л да юу гэдгийг. Инфографик гэхлээр тэр нэг тийм нэг стилийн график стил, дизайны стилийн тэгж ойлгоод байдаг. Гэтэл эн чинь өөрөө тийм юм биш. Аливаа ямиг зөвхөн сонирхолтой хэлбэрээр тайлбарлах гэж байгаа. Бодит судалгаан дээр үндэслэн тийм юм байна. Тэр нь одоо өнөөдөр ямар харагдах нь ерөөсөө хамаахгүй. Та бүхэн бас зөвхөн графикаар биш бас график хөдөлгөөнд графикаар харуулдаг анимашн хэлбэрээр видео инфографик гэж байна тэр яа. Тийм. Тэгээд хөдөлгөөнтэй харуулах нь бас нэг талаар аваа талтай. Ямар технологи ашиглаж байгаа вэ? Ерөнхийдөө Adobe-ийн бүх програмуудыг ашиглаж байна дөө. Тийм. Дизайн дээр. Манай Startup Weekend-ийн анимац байдаг. Startup Weekend гэж юу вэ гэдэг.
тэрийг promotion craft-ыг хийж явжсэн яа. Тий. Тэр маань одоо яг нэг ойролцоогоор миний санаж 2 минутын видео байдаг лөө. Тийм баг шүү. Ер нь бол ямар ч нэг санааг ч юм уу төсөл юм уу юмыг тайлбарлахад нэг минут 30 ойролцоо дунджаар л болт юм байна. Энэс нэг хэтрээд байдаггүй. Минут 30 видео гэхэд тэр зардал гардаг юм байна компани. Хэрэг ажил ордог юм ер нь. Оо бас нэлээд ажил орно. Одоо бол бид нар бол нэг ингэж байгаа 7-оос хамгийн багадаа 7-оос 14 хоногийн дотор хийнэ гэдэг жаа. Нэг минутын видео. 1 минут. Тэгээд бас аягүй олон процесстэй эхлээд уулзсан тухайн юу тайлбарлах байгаа гэдгийг судална. Тэрнийхээ үндсэн дээр зохиолоо яах нөгөө хэрэглэгчтэйгээ хамт ярилцаж гаргаж ирнэ. Тэгээд тэрнийхээ үндсэн дээр storyboard буюу хар зураг гаргана, бүтцээ гаргана. Тэгээд бүтцээ гаргасныхаа дараа бид нэр яг компьютер дээр дижитал хэлбэрээр бүгдийг зурна. Тэгээд зураад хөдөлгөөнд оруулна. Ингэж яхаа оронд ард нь ай дэвсэх тэр мөрийгээ бүгдийг зохицуулна. Тэр баг 7 хүн ч долуулаа оролцож байна. Ер нь бол тийм. Тэгээд тийм ай эффект тэгээ хоолоос уншина. Тэгээд нэг бүтээгдэхүүн гарна. Тэгээ одоо зах зээл дээр ийм бүтээгдэхүүний зардал үн ер нь хэд байдаг юм? Танай үлд хийж байгаа юм гэдэг. Манай үн бол юу л та зах зээлийн нэгдгийн зургатаар гарч байгаа реклам манай видео инфографик хоёр болж арай өөр зүйл байна. Рекламууд бол айгүй үнэтэй. Зургатаар гарахад бас үнэтэй, хийхэд бас үнэтэй. Үнэтэйж байх нь бас аргагүй айгүй богинохон байдаг учраас манайх урт мөртлөө айгүй хэмтэн гарч байгаа гэсэн үг. Маш их ажил ордог би бас яг харсан л дээ. Яг л нэг жижигхэн хүүхдэн яна хийж байгаа юм шиг л хүүхдтэй ажиллаж. Бас нэг дуртай хэлгээд promotion craft-ийн манай startup Mongolia-гийн лого хийсэн байгаа тийм ээ. Тэгээ тэрний процессыг ч гэсэн харуул ингээд гараар эднээс маань ярилцаа суугаад биднээс хоорондоо санал онцлцоо тэгсээр байгаа сүдний нэг 5-6 хувиар гараа. Зүгээр нэг график технологийн компани гэхээсээ илүү бас асар их PR-ийн ухаан ордог баг тий. Хүнд ойлгуулахад хэцүү санааг маш амархнаар базж ойлгуулна гэж байгаа шүү дээ. Харин тийм тэрнчээл гол юм аа. Тий, өөрөө ч өөр компани түүхэнд хамгийн ойлгуулахад хэцүү байсан одоо хуулийн төсөл ч юм уу те. Ойлгуулахад хэцүү байсан ямар санаанууд байсан бэ? За бид нар ч юу гэдгийг худлаа авах ажиллагааны газрын одоо юу байна? 6 ширхэг цуврал видео инфографик хийсэн. Худлаа авах ажиллагаа, худалдан авах ажиллагаа гэж юу юм? Худлаа авах ажиллагаа яаж явагддгийг тэгэл тэр шилэн тендер гэж юу юм гэх мэтлэн юмуд байсан. Тэд нар ер нь бол нэлээд хэцүү байсан. Одоо нэлээд бас ойлгох хэрэгтэй. Бид нэр өөртөө тендер гэж юу юм, худлаа авах ажиллагаа гэж юу юм сайн мэдэхгүй те. Тэгээ бүгдийн шинээр судалж ойлгож авах хэрэгтэй болсон. Тэгээ байнгын уцаар ярьж дуудаж уулзтууд ихтэй. Тийм байсан да. Одоо promotion craft-ийн дараагийн том юу вэ? Дараагийн одоо хийх гэж байгаа ажил юу вэ? Аль чиглэл рүү явах хэрэгтэй гэж байна компани? Тэгээ тэрийг одоо яг тэрийг борлуулж яг хүнд итгүүлж чаддаг хүн нь бол яг entrepreneur гэж боддог. Гарааны бизнесийг дэмжигч Real Properties Улаанбаатар компани. Тэгээ одоо яг бид нэр яг ер нь бол альва компани эсвэл одоо бизнесийн одоо найдвартай тийм маркетингийн баг нь байх гэж хичээж байна. Маркетингийн баг нь байх нь. Тэр бүр одооний хийж байгаа ажлаас том ажил гэдэг юм. Уламжилт маркетингийн ч гэсэн оролцох гэдэг. Тий, тиймэрхүү маркетинг руу бас чиглэнэ. Тэгээд гол нь гэхдээ яг creativity гэдэг юм дээр л тулгуурлана. Тэгээд бас бид нар өөрсдийн гэсэн нэг тийм ёс зүй гэх юм уу да хизээж худлаа ямиг хүнд хүрэхгүй гэж тийм дотроо тийм андгаатай. Компани философи байна. Тий. Одоо тийм хэрвээ цаад мэдээлэл нь худлаа байх юм бол тэр хэрэглэгч өөрөө энийг үнэн гэдгийг бид нарт нотолж чадахгүй л бол бид нар тэр хүрэхгүй гэж боддог юм жишээ. Тэгэхээр өөрөлдвөл бид нар ямиг худлаа ямиг дэгсцүүлж рекламдахгүй л гэсэн үг л тийм. Үнэн бодит байдлаар нь тайлбарлан хүргэнэ. Тийм. Маш сонсогч юм те. Тий. Ер нь компаниудын философиг хоёулаа асууж ямаар байна те око. Одоо асууж эхлэв. Бид нар ингээд дандаа юм сурж яадаг юм. Нэвтрүүлэг хийх гэсэн байна те. За тэгээд биднээс аль хэзээ баг 30-аад минут ярьчихжээ. Тэгэхээр эцэст нь нэг асуулт байдаг дандаа. Promotion craft гэх компани ингээд хэдэн залуучууд ихлээд одоо өдий болтол ингээд хүргээд хийгээ явж байхад нэг сурсан зүйл тийм ээ. Нэг айгүй том сургамж болсон зүйл байл. Юу байх вэ? Тэгштэй байна. За сургамж болсон зүйл гэвэл одоо би бараг л адилхан юм хэлэх байх л та.
яа хизээж битгий бууж боломж үргэлж байдаг л гэж хэлээ. Надад бас илүү лавсруулж асуух согомж байна. Одоо ингээд бидний ард компаниуд санаагаа базаад сууж байна. Тий. Маргааш 2 минутын дотор бүгд компанийнхаа санааг одоо шүүгчдийн өмнө дэлхийн тавих болно. Тэгэхээр өөрөө бас ингээд том санааг базаж хүнд тайлбарлах талаар их ажилласан хүн. Яг энэ тал дээр зөвлөгөө өгөөч компаниудад. Хамаагүй дээрсэн. Тэгэх юм бол ямар ч хэлсэн тухайн би хинт юу тайлбарлах гэж байгааг л хин гэдгийг сайн ойлгож ухаарч төсөөлөх хэрэгтэй. Одоо би өөрөө одоо тэр шүүгч байлаа гэхэд шүүгчийн зүгээс харж үзэх хэрэгтэй өөрөө өөрийгөө. Тэгээд дээрэс нь яг гол поинтуудыг барьж авах хэрэгтэй. Гол цэгүүдийг яг гол нь яг юу хэрэгтэй гэдгийг. Тэрийг аль хүртэл задруулж тайлбарлах уу гэдэг. Тэгээд хаанаас эхлээд хаа хүртэл явах уу гэдэг. Маш гоё зүйл. Яг түрүүчийн тэр хэлсэн хин зориуж идэг олон залуучууд өөрөөсөө би ярмаар байна гэдэг. Гэхдээ хин намайг сонсож байгаа гэдгээ ерөөсөө нөгөө талаас нь харж үзэх хэрэгтэй. Цаг зарцуулдаг юм шиг. За цогтой маш их баярлалаа. Амжилттай явж байгаад үнэхээр ингээ баяртай байдгийг тэгээ нэг компани залуучууд ингээ яваад тэгээ ингээ томроо явж байгаад амжилт хүсье тэгээ хэдэн эпизодын дараа дахиж орж ирээд. За баярлалаа. Өшөө дараа чинь хөгжлөө. Та бүхний ажилд ч гэсэн амжилт хүсье. За баярлалаа. За тэгэхээр гарааны бизнес нэвтрүүлгийн 23 дахь дугаар ингээд өндөрлж байна. IT Park-ийн Computer Vision Lab-аас тавхан Startup Weekend 10 үйл ажиллагаан дээрээс үргэлжлэж байна. Бид энэ чэнэс дахиад нэг ганц 2 эпизодыг та бүхэн зориулж хийх болно. Тэгээд үзэгч та бүхэн гарааны бизнес нэвтрүүлгийн C1 телевиз болон Бизнес радио 98.9 дээр даваа гараг бүрийн 18 цагаас хүлээн авч үзээрэй. Мөн энэ доор бичсэн YouTube сувгаар орж үзэж байгаарай. Баярлалаа. Гарааны бизнесийг дэмжигч Real Properties Улаанбаатар компани